Сайн мэцэн та бүхэнд энэ үчиг мэдийг хүргэе. За тэгээд манай сургалтын төвд маань энэ зуныхаа одоо 2 дахь хэлсэлт, 3 дахь хэлсэлт маань яг одоо орж байна. Тэгээд ерөнхийдөө бол 14 хоногийн хугацаанд өдөр болгоо ордог байгаа. Тэгээд бид нар ерөнхийдөө ярианы ангиллыг хамгийн чөлөөтэй байдлаар, за хамгийн энгийн байдлаар хүмүүст ойлгуулах гэж бас хичээлээ заадаг байгаа. Тэгээд манай хичээлд бол сууж байгаа хүмүүс бол маш их байна. Тэгээд ялангуяа одоо энэ зуныхаа амралтыг ашиглаад англи хэлний мэдлэгээ бас тодорхой хэмжээнд дээшлүүлээ. Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх гэсэн тийм сонирхолтой хүмүүсийн тоо бол одоо өдрөөс өдөрт их өссөөр байна. Тэгээ энэ зун бас арай бусдаас арай онцлог байдлаар, арай сонирхолтой байдлаар бас үр дүнтэй байдлаар бас хэл сурах аргачлаа олъё. За англиар ярьж сурыг гэж бодож байгаа хүмүүс байх юм бол манай сургалтын төвд орж суугаарай гэж та бүхнийг урьж байна. Тэгээ энэ зуны одоо 3 дахь анги маань 3 дахь систем хүүхдүүд яг өнөөдөр хичээлээ ороод явж байна. Тэгээ яг би хүүхдүүдэд бол өөрийнхөө сурсан, мэдсэн бүхэл зүйлүүдээ одоо яг чин сэтгэлээсээ заадаг. Тэр утгаараа бас миний хичээл бас нэлээд их сонирхолтой болдог. Тэгээ яг манай монгол хүүхдүүд ер нь монгол хүмүүсийн одоо хэл сурах одоо юу гэдгийг аргачлал гэх юм уу хэл сурж байгаа байдлыг одоо нийтэд өгнөд хэлэхэд бол ерөнхийдөө бие дааж ажиллах чадварын хувьд их муу байдаг. Тэгээд бие дааж ажиллах чадварыг хөгжүүлэхэд бол бас би хүүхдүүдтэй маш олон одоо арга тийм маш олон аргачлалуудыг бас хийж өгдөг байгаа. За хамгийн сонирхолтой байдлаар хамгийн богино хугацаанд хамгийн чөлөөтэй байдлаар бас англи хэл суръя. За бас хамгийн гол сэтгэлгээгээ хөгжүүлье. За тэгээ олон хүмүүсийн дунд бас бие барихгүй тийм бас өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа тийм хүмүүсээ манай сургалтын төвд ирж суугаарай гэж урьж байна. Тэгээ тун удахгүй бас манай одоо дахин нэг хэсэлт маань эхлэх гэж байна. Тэгээ бид нар бол одоо бүртгэлийг өдөр болгон авч байгаа. Өдөр болгон 12 цагаас 5 цагийн хооронд бид нар бүртгэж байгаа. Тэгээд энэ зүүн бас англи хэл сурахыг хүсэж байгаа. Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлье. За тэгээд Америкаар ярианы хэлийг илүү төлхөө сурах гэж бодож байгаа хүмүүсээ бол миний хичээлээр суугаарай гэж та бүхнийг урьж байна. Сэмэнэ намайг Тэмүүжин гэдэг би 78 дугаар сургуульд сурдаг. Тэгээд энэ шарх төвд явснаар болохоор өөрийгөө бусдад ойлгуулж англиар танилцуулж сурж байгаа. Тэгээд энэ одоо 7 дахь хоног дээр явж байгаа. Энд явах хугацаанд маш давах огш маань маш хичээл маш хөвгөлтэй оруулдаг. Тэгээд маш хөвгөлтэй оруулдагт нь бус нөгөө сургалтын газруудаас маш давуу талтай байгаа. Бус хүүхдүүдэд хэлгээд одоо зуныхаа амралтыг яаж өнгөрөөхөө мэдэхгүй байгаа бол шарх төвийг зориорой. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тонгологч гэдгээ би ингээд шарах төвд 7 хоногтой явж байна. Тэгээд энд явах хугацаанд болохоор маш олон үгийг үр бүтээлтэй сурч чадсан. Тэгээд ямар ч тийм одоо даавхуу багш маш хөгжилтэй аргаар үгээ бидэнд маш ойлгомжтойгоор чийжлүүлдэг. Энэ маш давуу талтай. Тэгээд олон одоо Америк карьерэнуудыг бас сурсан байгаа. Бусад сургуулийн төвдөөс ялгагдах зүйл нь гэвэл энд маш чөлөөтэй өөрийнхөөрөө байж чаддаг. Тэгээд хоорондоо маш их чөлөөтэй ингээд сурсан зүйлээ ярилцдагаараа илүү тогтоож тэгээд нэг одоо сурах арга барил нь илүү тийм одоо нээлттэй болж өгдөг. Бус хүүхдүүдэд зуныхаа амралтаар үр бүтээлтэй өнгөрөөе гэж бодож байвал бүгдээрээ шарх төвийг зориорой гэж хэлмээр байна. Сайн мэцхан уу намайг Дэлгэрмаа гэдэг. Тэгээ би анх англи хэл сурж байхдаа айгүй муу таарах юм байсан. Тэгээ шарх төвд ороод нөгөө даваахуу багштай сурсан болохоор амар сайн сурсан. Тэгээ амар гоё чөлөөтэй. Тэгээ даваахуу багштай маш их баярлаа. Тэгээд амар гоё тий хоорондоо ярьдаг чөлөөтэй. Тэгээд ингээд мэдсэн бүх юмаа тэгээ баг болж тэгээ хоорондоо ингээд ярьж тэгээд ойлгодог их. Тэгээ бас амар гоё нээлттэй. Тийм болохоор даваахуу багшийн нөгөө шарх төвд ингээ хүүхдүүдээ зуны амралтаараа дараач ангид нөгөө хүрэлцэн ирж тэгээд нөгөө сураарай гэж хэлмээр байна. Сайн мэцхан намайг Баасан Сүрэн гэдэг. Тэгээ би энэ шарх сургалтын төвд одоо анх удаа явж байна. Тэгээд бусад сургалтуудаас бол онцлогдох зүйл нь гэвэл бусад сургалтууд амар их тийм дүрм гээл хичээл даалгавраар дардаг. Харин шарх сургалтын төвд болохоор ерөөсөө даалгавар ерөөсөө өгдөггүй. Энэ хамгийн их таалагддаг. Манайхад ч гэсэн таалагддаг үстэй тий. Тэгээд даалгавар өгдөггүй мөртлөө өдөртөн зааж байгаа хичээлийг бид нар бол маш сайн тогтоодог. Очиод тэ найзууд яриа. Тэгээд эдгээр болохоор дүрм аль бие усны зүйл заадгүй Америкчуудын тийм яриа одоо найз хоорондын яриа гэдэг ийм ойрхон бодит амьдрал дээр байдаг зүйлийг илүү их ярьдаг болохоор их сайхан санагддаг. Бараг англиар ярьж чаддаг болоод гардаг гэж хэлмээр байна. Тэгээд одоо энэ чинь элсэн сурч байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол ер нь яваад үзэхэд их гоё хөвчлөлтэй
хөгжилтэй сурахыг маш хүсдэг, ирэх их дуртай болдог. Тийм болохоор энэ сургууль надад маш их таалагддаг. Сайн байцгаана уу, намайг Балраг гэдэг. Би Shark төвийг төвд анх удаага суралцж байна. Тэгээд надад бол маш сургалтанд маш их таалагдж байгаа. Даваа хүү багш амар хөгжилтэй маягаар хичээл ойлгуулахыг оролддог, сайн заадаг багш. Тэгээд гэртээ хараад заасан үгнүүдэд харах шаардлага байдгүй, хичээл дээр айгүй ойлгомжтой бүр чэйжилтэл заадаг. Тэгээд залуучуудтай хандхад Shark төвийг сонгоцоорой гэж хэлмээр байна. За сайн байцгаана үзэгчдээ, намайг Хулан гэдэг. Тэгээд би бол энэ Shark төвд анх удаагаас явж байгаа. Тэгээд би нөгөө багштай хандаж баярлаа гэж хэлж байна. Яагаад гэвэл болохоор биднэрт ингээд ерөөсөө үгийн дуудлага модлого айгүй буруу байсан. Тэгсэн мөртлөө нэг англи нэг сурах нэг сонирхолгүй байсан. Тэгээ өвөө маань энэ бүртгүүлээрээгээд тэгээ бүртгүүлээд ингээд яваад үзсэн чинь үнэхээр сэтгэл таалагдчихээн. Тэгээд багштай маш их баярлаа гэж хэлье. Тэгээд бид нэрийг бас ингээд ярианд баг зэрэгээр сургаад ингээд ерөөс хүний хийдэг үйлдэл мөдлөг бүгдийг ингээд зааж өгч байгаа. Тэрэнд нь багштай баярлаа гэж хэлье. Намайг Бямдэрж идэг. Тэгээд Shark яваад 3 хоног байна. Энэ Shark явснараа би бол зүгээр бус сургалтнаас энгийнээр шууд юм ойлгоод авчдаг. Бус сургалт бол амар хүчээр ойлгож ирсэн бол ингээд ингэж ойлгож ирсэн. Яг өөрөө ингээд бүр ойлгочдаг. Тэгээд энэ Shark бол зуны хугацаанд бол маш амжилттай сурна гэж бодож байгаа. Тэгээд миний үеийн залуус тэгээд бидэнтэй нэгдээ Shark ирээрээ журайлаа. Сайн байна, намайг Бүжин гэдэг. Би тэгээд Shark-д анх удаага явж байгаа. Тэгээд энэчнээс 3 дахь өдрөнд би нэг алтан дүрмийн сурж авсан. Тэр нь болохоор яг яаж үг хурдан цэжлэх вэ? Нэгт нь болохоор үгээ сайн харах, хоёрт нь болохоор үгээ хэлэх, гуравт нь болохоор үгнийхээ тухай эргэцүүлэн бодоод, дөрөвт нь болохоор үгээ өсгөлж хэлэх. Тэгээ хамгийн сүүлд нь дэвтэр дээрээ бичих. Харин тэгэхэд монголчууд нь болохоор хамгийн эхэлж үгээ бичдэг шүү дээ. Тэгэхээр би энэчнээс ийм сайн алтан дүрмийг цэжлж авсан маш баяртай байгаа. За тэгээд та бүхэн сая манад одоо сурж байгаа хүүхдүүдийн сэтгэлийг сонслоо. Тэгээд ерөнхийдөө бол хил заагаад бид нар одоо 3 жил 4 жилийн хугацаа болж байна. Тэгээд саяын одоо энэ сэтгэлээ ярьсан хүүхдүүд нь одоо 101 дахь анги 100 дахь ангийн хүүхдүүд байгаа. Тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид нар одоо 100 удаа хичээл заасан байна. Тэгээд яг одоо 101 дахь анги маань болохоор орой одоо 6 цаг 15 минутаас хичээлээд явж байгаа. Тун удахгүй одоо манай 102 дахь элсэлт манаас эхлэх гэж байна. Тэгээд тэр элсэлтэндээ та бүхнийг бас амжиж бүртгүүлээрэй гэж урьж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг Америкт очсон юм шиг орчинд нь хамгийн чөлөөтэй байдлаар хэл сурья. За тэгээд хэл сурах одоо аргачлалаа олъё. Сэтгэлгээгээ хөгжүүлье гэж зорж байгаа хүмүүст одоо манай сургалтын төв одоо манай хөтөлбөр өнөх үр дүнтэй байдаг гэж ойлгож болно. Тэгээд яг одоо ингээд хараад байхад бол манай залуучууд аливаа зүйлийг их жоохон бэлэнчлэх тэм сэтгэлгээтэй болсон байна. Тэгээ бие дааж ажиллах чадвар нэгдүгürt байхгүй. Хоёрдугаар гэртээ өөрөө сууж байгаа сайн сурах бичгүүдийг төвчээрдээ суугаад унших тийм боломж байхгүй. Тийм одоо юу гэдгийг завтай гэх юм уу тийм одоо чадвартай хүн байхгүй болохоор хүмүүс яалч аргагүй хамгийн амархан аргаар хэл сурах одоо аргачлалыг хайж байна. Тэгээд яг манад бол ирснээрээ одоо 2-7 хоногийн хугацаанд бол тодорхой хэмжээнд их олон зүйлүүдийг сураад их олон зүйлүүдийг ойлгож аваад гардагаараа бусдаас их онцлог байгаамаа. Тэгээд хамгийн чөлөөтэй байдлаар бас хэл суръя. Тэгээ хамгийн өрмөц бас хичээлүүдийг одоо сонсё гэж миний хичээл та бүхний ирж суугаарай гэж урьж байна. Ингээд тун удахгүй эхлэх 102 дахь хичээлээрээ та бүхэн тэгээд дахин уулзнаа. Out my car, gave you all I had and you tossed it in the trash.